Миний анхны бүр ерөнхийлөгч болоод альчилсан улс Энтхэг байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр Энтхгээс эхэлж хэлэхэд бид нар оюун санааны олон мянган жилийн одоо ийм холбоотой явж ирсэн. Тэ Путин ерөнхийлөгч бол асар их одоо одоо тийм хошин шогийн мэдрэмжтэй. Сая сүүлд гэхэд мэдээж хүлээж авч байгаа улсын ерөнхийлөгч бол их чухал байгаа шүү дээ эзэн орны хувьд. Назарбаев ерөнхийлөгч бол маш их хошин шогийн мэдрэмжтэй. Тэгэл тэнд одоо бидний тэнд явж байхад л Англид яг сонгуул болоод үр дүн гарч ирсэн. Тэгтэл тэр сонгуулийн тухай ярихад бид нар бол улс төрийн өнцгөөс нь биш. Дандаа л тийм хошин байдлаар хоорондоо ярилцж байсан. Би Си Жинпин ерөнхийлөгчийн альчлалын үеэр хоёр орны хооронд байдаг ярихад маш их хөндөөр сэдвүүд байдгийг. Тэр сэдв бүхнийг би ганцаарчл суугаад ярилцж байсан. Мэдээж бүх асуудал дээр санал нэгдэхгүй. Гэхдээ л ярина гэдэг бол их чухал байхгүй. Хөндөөр асуудлууд бий. Тухайлбал Далай ламын асуудал ч юм уу тийм. Өөр ч асуудал. Бас нэг Монголд байдаг том сорилт байдаг шүү дээ. Манай урд хөршүүл дэлхий дээр байгаа одоо бүхэл бараг бүгдийг хийж байна. Тэгэхээр Монгол өөрөө үйлдвэрлэгч байх юм хийхийн тулд бас энэ бол том сорилт байгаа үстэй тийм ээ. Бид нар бол урд хөршөө давж тэр бүхнийг хийх ийм боломж бол бидэнд байхгүй. Гэтэл манай хойд хөршд юу вэ гэсэн чинь хойд хөрш маань Монголоос илүү баялагтай. 11 цагийн бүс хуваагддаг том газар нутагтаа орно шүү дээ. Тэгэхээр манай их баялаг байгаа. Бид нар үнэхээр баялгаа юм болгоод одоо зөв зах зээл рүү нь хурдан гаргаж чадахгүй бол хойд хөрш бол манай өрсөлдөгч болчихж байгаа үстэй. Баялагын хувьд хойд хөрш маань бидний өрсөлдөгч. Үйлдвэрлэлийн хувьд юм хийхээ хувьд урд хөрш маань бидний өрсөлдөгч. Энэ бол Монголд асар том сорилт. Тэгэхээр энэ сорилтыг давахын тулд ямар их ухаантай байх ёстой тийм ээ. Монголчууд ямар их хичээх ёстой. Тэгээд ямар онцлог одоо юмаа олж зөв юмаа олж тэгээ боломжоо хэрхэн ашиглах вэ гэдэг бол эндээс харагддаг юм аа. Канцлер Ангела Меркель гоотой би бол Нью-Йоркийн нэг уулзалтын жижигхэн өрөөнд бид уулзаж байсан. 8 минутын л уулзалт байсан. Тэгээ тэр уулзалтын дараа надтай гар барихтаа за би заавал Монголд очино. Таны ярьсан зүйл надад маш их одоо миний сэтгэлийг хөдөлгөлөө гэж. Тэгээ Монголд 2 дахь удаа ирсэн шүү. 2 удаа ирсэн шүү Германы канцлер. Тим канцлер бол өмнө байгаагүй. Тэгээд буугаад яг надтай мэдлэл гар барихтаа л би яг хэлсэн ёсоор ирж байгаа биз гэд. Тэгээ үнэхээр Монголд ирээд уулзаад тэгээд буцаад явсан. Одоо маш их тэр хүлээлтэнд Монгол бол нийцсэн л гэж би боддог. Тэр сая Абе ерөнхий сайдын тухай асуулаа. Японы ерөнхий сайдаас маш богино хугацаанд л Монголд 3 удаа ирсэн хүн бол Абе ерөнхий сайд. Яг өөрийнхөө одоо өвөл зөнгүү амьдардаг гэртээ хамт одоо урж цай ууж суусан төр засгийн тэргүүн бол дэлхий дээр байхгүй гэж байна. Би бол тэр хүн болсон Японы одоо түүхэнд шүү дээ. Японы ерөнхий сайдын түүхэнд. Нэг уулзалтаараа бид нар үнэхээр цаасан дээр бичээгүй маш олон зүйлийг зүгээр хоёлоо ярьж сууж байгаа л хүүхний хувьд. За тэгээ. Таны энэ хэлж байгаа санаа зөв юм байна. Одоо энэ Баян зүрхт баригдаж байгаа эмнэлгийн асуудал байж лээ. Миний цаасан дээр огт байгаагүй одоо Японд нөгөө мянган инженер бэлтгэх тухай ч юм уу. Нөгөө ажиллах одоо мэрэгчлээ боловсон хүчин бэлтгэх энэ бүхэн бол ерөөс миний цаасан дээр бичигдээгүй байсан зүйлүүд. Тэгэл ярьж байгаа л энэ бол Монголд хэрэгтэй шүү.